Цэглээр нь л Хэлчээд. Хоёр. Юмтаг ялцууд дуусаад энэ За манай компани өнөөдөр буюу 6 сарын 27-нд авцамаа хэсэгчлэн хаах гэж байна. 3 цаг дээр хоолойны ажил хийгдэж байгаа тул өдөөс 7 сарын 9-ний өглөө нийхээр өнөөдрөөс эхлээд замыг хааж байна. 7 сарын 9-нд болохоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг буюу 2 игнийгээр замаа нээж зорчигчдыг баяр наадмаар аялалд орчуулах тэр хөдөлгөөнийг нээх гэж байна. Энэ хооронд болохоор 3 цагийн хоолойны дүүргэлтийн ажлууд буцаад 2 игний замынхаа асфальтны нөхөсний ажлуудыг хийж дуусгана. Үүнтэй зэрэгцээд зорчих хөдөлгөөний саад болохгүйгээр хажуудлын игнийгээр бол центр өгчүүлсэн суурийн материал ажил болон центр өгчүүлсэн суурийн ажлууд явагдана. Автомашиныхаа замын хөдөлгөөнийг биднээс танил захын асфальтын замаар зорчуулахаар төлөвлөсөн байна. Хойдлын хэсгүүдийг хэсэгчилж хааж байгаа учраас тухайн замын тараас дагуух байгууллагууд бол хойноосоо болон танил захын замаас орж ирээд гарч явах бүрэн боломжтой байгаа. 5 дугаар метрийн уулзуур бол жоохон ачаалттай болон 6-гийн 10 бол 9-ийн наатлаас хойшоо өгсдөг хэсгээр, хороол руу өгсдөг хэсгээр зорчих хөдөлгөөнийг тойруулж байгаа.